Hello everybody. Өнөөдөр гоё төвшөлт ингээд жоохон ярьдаг влог хийх юм гэж бодлоо. Би лабораторид ирсэн ургамлын plant growth room ургуулах руу тийм рүү ирсэн байна. Тэгээд өнөөдөр энэ хэд ургамлаад улаас эренхийг нь ялгаж аваад тэгээд хугацаанаас хамаараад хэрэг боломжтой бол эренхийгээс ДНС synthesis тийм ихтэй байгаа. Тэгээд эхлээд өмөрчсөн. Тэгээд энэ чүг рүү хийж аваад тэгээд шингэн азот руу хийж дээжээ шууд гүн хөлтөө өгөөд өмөрчсөн ихтэй тавчиг гэж үзэж байна. Тэгэнгүүтээ дээр ургамлаасаа ДНХ-ийг синтезлэх туршилттай байгаа. Тэгээд сууд төшөлтэй хавчлах хэрэггүй юм хуайн инженер болон ургамлаа жигнэн надад доор хаж 50-100 мг хэрэгтэй. Тэгээд шингэн азот юм байна. Би тэгээд өнөөдөр энийгээ дуусчаад чадвал ургамлынхаа бас навчных нь нэвик кач айд. Энийг дуусгахтаа би ургамлынхаа навчны талбайг тодорхойлох туршлагын яагаад нэг хийж аваа гэх юм бол надад видео хит янз бүрийн ген агуулс ургамлаа байхгүй юу? Одоо ингээд ингээд ургамлын тухайн ургамлын нэг генийн хит хэсэгцэн байна. Тэгээд ахаад нэг ургамлын нэг генийн хит хэсэгцэн тиймхүү ялгаатай юм байгаа байхгүй юу? Дээж байгаа байхгүй юу? Тэгээд бид хэрэн дээрээ энгийн мань ургамлын навчны эзэлгүүнийг нэмэгдүүлж гэнэ үгүй юу гэж тодорхойлох хэрэгтэй байгаа тийм. Бинтэд туршлагын ургамлынхаа навчийг дэлгэж тавьж агаад скан хийж навчныхаа эзэлгүүг шанзарыг аваад имижийг програмын талбайг нь олонгуудаа RC дээр статистик аналитикээр болоо. За надад ч 1 2 3 5 6 7 тийм миний wild type ягаад ч юм одоо ингийн үсэг гений хахад ямар нэг өөрчлөлтийг ургамлт маань ерөөсөө ургаагүй байна. Би ямар нэгэн байдлаар алдаа гаргасан гэж энд бодож байгаа учраас надад өөр wild type байгаа. Тэгээд ч гэж үзэж байна. Тэгэхээр нийт 6 ургамл. 1 2 3 4 5 6. Тэгээд би юу яах вэ? Ургамлынхаа нэрийг ингээд дээр нь бичихлэхгүй бол харчин. Өнөөдөр би юу яах вэ гэх юм бол өөрийгөө тэгж жоохон танилцуулсан. Тэнгүүтээ өөрийнхөө байгаа газрынхаас хоёул, шоконд орсон тийм хүсэлсээр нэрийг гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр юм ярьдаг болготой хамгаарай. Би тайлбар авчихъя. Сүүлийн үед ингэж Mac-ийг юмн дээр өмсөж layering хийх энэ зүйлээр л одоо ч би тэгээд ингэж try. Ер нь амар хавцаа. Яна нэг дуу хачиж. Дахлаас хандаг ингээд ургамлаа. Нэрвлаа. Би ч гоё нөгөө энүүдээ дээрээс нь харуулдаг юу гэдэг штэ. Камера гэдэг штэ. Инста 360 жишээ. Тэндээ бол болохыг маш хүсэж байгаа. Тэндээ болчиход яг дээрээс нь би туршилтаа хийж байхдаа та яг дурсаар чи. Болох юм элэ. Гэхдээ би яахгүй л дээ. Тийм аваад ахаар сампуг ихчээд байгаа юм шиг. Миний гараараа тавьчихсан. Би анх амар цэвхэн авахгал энэ хэмсээр авдаг усахгүй юу? Синт манай багш тэг шаардлагагүй энэ дэвшил ер нь хурдан байх нь чухал болохоос биш. Юу байх нь чухал биш. Юу байх юм? Зөв нэг чухал биш. Тэгээд ингээд шингээ азж байгаа. Шингээ азад маань ерөнхийдөө дээжэг мөндөг нь хугацаанд гүн хөлтөөгөө өгдөг байгаа. Ингээд ургамлаа. Жин ашиглаж байгаа. Яг энэ төвчтөнд нэг амар жин бол хэрэггүй л дээ. Гэхдээ би эмээгч мэдгүй гарын алдаа гаргахчулах ингээд байгаад байдаг учраас
Ер нь ингэ ашигладаг юм. За одоо эндээ шиг цаа. Wait a minute. Who are you? Tomorrow. Хай. Би өчтөр лавтай нас. Яг хажууд шоглог хийж тавлаа сая. Газ явахгүй хувцас өнөн шиг хичвэл. Ажил нь энд гэдэггүй. Японд ингээд халуун зунаар ингээд 35 градус байгаа штэ. Тэгээд жоох махцах өнөсөд өдөржин салахгүй жоох төвхтэй юм аа. Anyways, өчтөр ямар ч гэсэн завдаа очиж байгаад төвштэйгээ тэгээд яжхан сараа тарцахгүй тэгээд хүнсээ авчаад гэртээ хараад газ уусандаа очиж тасаад мөслөө хийчихээ тэгээд тарчаад тэгээд за блог бодидаг дээрсэн лабад хүүхэд байсан болохоор яг гоё тухтай ярьдаг блог хийж чаддаагүй. Өнөөдөр болохоор зэрэг бүтээсэн. Тэгээ би найзынхаа сториноос манай гэртээ алхаад хүрчдэг яг уран зургийн галерей байхгүй юу? Энд хамгийн том нь. Тэгээ тэнд Cloud манай Ван Гогийн зурагтай нэлийн төстэй артистийн би хэн гэдгийг мэдэхгүй яг зураг сторид нэлээд гэсэн болохоор зэрэг бас асуугаагүй. Тэгээ тэрний зураг яасан бэлээ? Гарцсан бэлээ тэнгүүд. Тэрийг нь үзье гэж бодоод ирэхдээ тийшээ алхаж. Ямар ч гэсэн хэдүүлээ өнөөдөр. Юу яа? Хорон цолгийн галерей зураг үзчихэд тэгээд тэндээсээ яг алхаад авах байдаг Starbucks гэдэг байхгүй юу? Тийш харж кофе унга би юу вэ гэдэг. Өнөөдөр ихэд дугаарыг гоши өнөөдөр их влогийг бичиж гэж бодож байна. Тэгтээ би баг залхуураад хурдан идэлжсэн л гэж өөртөө найдаж байна да. Миний өнөөдөр ямар дайжгүй хувцсан. Тэгээд хувцас харуулж болсон. Би тэгтээ outfit бичлэг хийсэн болохоор оруулнаа. Тэгээд тэгвэл нь дээгүүр арай өөр цамц өмсөн байсан маа. Тэгсэн чинь тэр цамц маань жоохон би нөгөө уналтсан материал хаа унаад харна. За бидээ амар хувц өмсөе. Тэгээ Японд бас жоохон говцалт жоохон төвхтэй. Yes. Би нь явж замдаа би юу гэдэг бишээ. Надад шинж асуугаагүй л дээ. Тэгтээ би зүгээр хийж байгаа. Тэг ингээд мэдгүй хүмүүс үзэж байгаа. Танихгүй хүмүүс үзэж байгаа бол амар юу ээж маадуу гэд хийм бла. Suspicious нэгтэл маадуу. За намайг буццаг гэдэг. Тэгээд энэ YouTube сувгаа болохоор зэрэг номын хичтэй хамт подкаст хийх зорилт нийсэн. Тэгээд яг тэгж явж байгаад ер нь гоё аялын тийм өдөр тутмын влог бас давхар хий гэж бодоод дараа нь ингээ гоё үзэхэд амар дурсамжтай юм шиг санагдаад видео тэмдэглэл өдрийн тэмдэглэл маягаар хийж эхлүүлсэн. Гэхдээ юу л да влог болохоор зэрэг уул нь гоё ойрхоор хорлоо гэж утсан боловч гоё шин санаанууд ер нь авахгүй тэгээд яг гоё аялсан гоё дурсамжтай өдрүүдэл тэмдэглэж үлдээжээ гэж шийдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол би Японд суурдаг, оюутан, ургамлын молекул биолог чиглэлээ. Судалдаг одоо яг ерөнхийдөө диплом руу орох гээд нэлээ завгүй байгаа. Нэг подкаст авах байгаа шалтгаан бас тэр байгаа. Миний ерөнхийдөө нөгөө судалгааны ажил жоохон ихсэн. Бичвэрийн ажил ихсэн. Тийм болохоор хахад подкастаа зорихгүй. Тийм подкастаа зориулж нэмэлт юм уншиж байх цаг жоохон багсан. Тэгээд дээрс нь одоо ч яг 7 сар зэний болохоор зэрэг ном ихч маань гэсэндээ хөдөө гадаа яваад бит хоёр биендээ алдахгүй байгаа. За энд манай Кётогийн алдартай Камори өрвэн ерөнхийдөө Кёто даяар өрсдөг нэг өрс. Гэхдээ ягаад урсч байна? Урсахгүй шарчиж магадгүй. Урсч.
Өнөөдөр тэгээ бас хаалга хаа. Тэгэхээр өнөөдөр гайгүй л 34 манай энд чинь 36 70 хүрээд ерөнхийдөө зуны талнаар зарим өдөр 40 өрдөг байхгүй юу? Ээжлэн Кёто ингээд нөгөө юу шиг Улаанбаатар шиг ингээд уулын дунд байдаг. Яг хідэн уул лээ 5 6 жил 4 жил уулын гол байдаг. Тийм болохоор ингээд 100 өвлөн бүр ингээд аимшигтай хүтэн болдог. Халуун хүтэн ингээд яг бүр ингээд тулдаг. Өчнөр уулаасаа халуугаар нь тэгээ нөгөө Японч амар чиглэг орно шүү дээ. Чиг бүх юм гарч чаддаггүй. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү халуун хүүтний солилцоо явж чаддаг болохоор ер нь халуун тэгээд салхилсан ч халуун байдаг. Ерөнхийдөө 133 мөрөгтэй байвал дээдийн жаргал их. Энэ 7 хоногт ер нь сандаа 35 6 хүрчих гэлээсэн. Өнөөдөр ашгүй юу лээ. Хацангуу гайгүй. Эх 7 хоногоос 33 2-тэй тэгээд зарим өдөр нь жоохон бороо энэлмэнтс. Яг асаач байхгүй борооны улирлын биш гоо зэрэг жоохон нөлмөнд авах. Би яддаг сахгүй юу? Өнгөрсөн жил тэний өмнөх жил ингээл бороо авахаар нэг сэрүүцэн санагдахгүй. Орохоор бараг хэлээ үзсэн гэсэн. Одоо ингээд температурын сан мэдэрдэг болсон болохоор жаахан бороо оронгууд аштахаас санагддаг болсон лээ. За амарч гэсэн. Уран зураг хаа гэлээ. Очичаад тэгээд видеого хөгжлүүлж хий гэж бодож байна. Чинь энд амар хүнтэй тэгээд хараад яг ч юм уу тэдэвчлэн бисэг найдаж. Тэнд амар хөрхэн улаандаа маалга байдаг. Тэгээд уран зургийн маань гэлээ. Ер нь амар хөрхэн том байгааз. За ороод сайн гоё. Том тий хойно яг тэндээ бас амар гоё гарден байт юм хэлээ. Хэдүүлээ гарч ирээд зүгээр орноо бас. Угла нэг давхартнаас сүвнээр зардаг. Тэндээс нь гоё сүвнээр авнаа. Энд тэгтээ зураг хотлол гоё байгааз. Манай найз 9 сард идэхийн татгын ордгоо маа гэхэд энэ хавар дагуулж явна. Энэ хавар явахаар амар олон гоё юм байдаг болохоор ер нь тийш орё гэж үзэж байгаа. Нэстэ. Манай найз миний влогийг үзчихвэл ийм зүйл үзүүлнэ нэзэн. Доотлынхын сүвнээ шопт нэрсэн чинь амин хөрхөн энэ одоо сүүлийн үед Японд уламжлалаа зэнгэдэг аргаар хийсэн цүнх гээд модод ороод тэр цүнх зарч байна. Тэгвэл бус зөндөө юм байна да. Ямарч гэсэн сая сүвнийхэн газар орчоод тэгээд гараад ирлээ. Энд бас Yuba Beyond гээд ийм шинэ үзрэг гарч байгаа юм. Би тэгээ дараа энэ үзүүгүй байхаг л үзлээ. Жохон билет нүнтэй юм байна. Тийм болохоор жоохон илэрцлээ л дээ. Тэгэхэд надад өнөөдөр үзсэн уран зургийн маань арт ер нь хөвгөн таалагдлаа. Ерөнхийдөө 1800-аад оноос ахгуулаад одоо Япончуудын уран зургийн замналыг харуулсан юм шиг санагдлаа. Эхлээл нөгөө торгон дээр зурдаг байсан бол дараа нь цаас гарч ирээ. Сүүл дээр канвас гарч ирж байгаа хүртэл. Тэгээд төгсгөлд нь Япончууд Франц руу очиж урлаг соёлын одоо сургууль сурч эхэлсэн гэсэн гэдэг түүхийн харуулсан. Тэгээд зургууд амар гоё дараалалаа тавьчих. Тэгээд Японы уран зургийн галерейг надад хамгийн таалагддаг юм нь яг ингээд зураг үзэж явж байгаад зураг авч болдог гэсэн гэж байдаг. Тэнд чи видео хийсэн ч болно, зураг авсан ч болно. Тийм болохоор ингээд тэр хэдэн хэсгүүд та нарт хаваалцаж болохоор бас хэдэн зургийг авлаа. Тэгээ би бас сайн нэг сүвнээр авчлаа. Гэхдээ өнөөдрийн маань үзүүрт ямар нэгэн байдлаар холбоотой бол биш. Яг холбоотой ганц хоёр юм байсан нь надад нэг таалагдаагүй. Тэгээ би ерөнхийдөө энд очихороо магнит цоглол хоббит авсан. Тэгээд магнит авсан. Тэгээ та хэд
тухтай сууж агаад үзүүлээ гэж бодлоо. Тэгэхгүй бол энэ хавьд юу алгаа? Кофе шоп байсан тэр нь жоохон хүлээлттэй болохоор таалагдсангүй. Тэгээд ямар ч гэсэн энд ойрхон байдаг Starbucks-ны усан тухтай сууя гэж бодлоо. Эсвэл гэртээ очиж байгаа би бас магнитыг үзүүлж магадгүй. Камагавагийн маань энд бас харагдчих. Би энэ хэд гоё орчноос харуулах гад гээд камера хоёр талаар нь өгөөд явж байгаа шүү. Яг тэнд гарден байдаг. Би яг өмнө нь найзтайгаа хэвдэж явжсэн. Уул нь бас нөгөө барин хайдамтай гарч болох байсан л да. Данч нэг тэгж явна гэж бодохгүй байна. Хоёр нөгөө би галерей руу нэг бол үнэхээр галерей турштай хүн эсвэл ганцаар явбал амар тухтай юм шиг санагдаад яг нэг тийм тайван алхаад ерөөсө rushing хийхгүй. Тэгээд тэгж бодоод ганцаараа гараад ирсэн юм уу? Тэгтээ амар халуун байна. Нэг газар хурдан орцох бол болохгүй юм да. Тэр даамал амар гоё хийжээс миний бэкграундыг үзсэн гоор болчих. Энэ арт зээж гэсэн дээр гоё хэлтүүлж байна да. Зя. Тэг өнөөдөр юм бичлэгээ чинь би өөрийгөө танилцуулж өөрийнхөө тухай ярьж байгаа л энэ замаар нэг газар орол ер нь банк тэгмээр юм шиг. Тэгвэл нэг тийм влого хийж явахдаа яах юмтай байх юм шиг байна. Тэг төөн байгаа, ерөнхийдөө оюутан байгаа. Тэгээд стил сурсаар л энэ сурагчийн угаасаа ер нь дуустдаг юм биш үү те. Ерөнхийдөө миний үед гэвэл тиймэрхүү байх. Тэгээ өөрчөө танилцуулдаг. Оюутан чинь танилцуулга багтай. Хобби. Би ерөнхийдөө шатар цуглах туртай, номсон харуулах туртай. Тэгээд ерөнхийдөө янз бүрийн экстрим зүйл хийх туртай. Дээрс нь ер нь амар тийм шин зүйл туршиж хийж үзэх амар туртай. Ерөнхийдөө юмнаас амар хурдан үзчихдэг. Тийм учраас шин янз бүрийн зүйл туршиж хийх туртай. Тэгээ би гоё дрифтинг энэ тиймэрхүү юм хийж үзмээр л банч. Нэг одоохондоо боломжлог. Энэ хажууд нэдэг хүрхэн гарден. Амар халамжлах хүн батах шиг. Тэгээд ном унших үнэхээр зөртэй хүмүүс үнэхээр my hobby is read a book гэдэг яг тийм тогтсон тэгж хэллэг штэ. Би үнэхээр номны фэн. Тэгээд яг миний тийм номны үнээрээ хөтөвсөөр шигтэн сэрэгцэлтэй. Номны фэн болсон түүх бол мэдээч хэрэг дээр гармагийн хөгжөөнтэй төчөөд тэгээд нөгөө юу лээ харуутай танилцсан түүх зэрэг намууд мэдээж хэрэг орно. Тэгээд яг анх мост бакалавр орчоод техник курстэй амар тийм хувь хүний хөгжлийн намд орж исэн. Тэгээд одоо болохоор зэрэгээд яг новел юу уран зохиол арманууд их туртай болж байгаа. Гэхдээ энд байгаа болохоор би бас буучин шиг тэгэж ном уншчих байгаа. Гэхдээ хэдэн онлайнаар авчирсан номнуудаа хэдээд дууссан. Тэгээд энэ хата би бас Harry Potter-ыг эхлүүлсэн. Тэгээд ерөнхийдөө намын уншсан хүмүүсүүд зохиол дээр нь яагаад тэгэж урман хуурсан байдалтай түүхүүд ярьдаг тухай би бас яагаад тэгэж ярьдаг тухай ойлгосон. Гэхдээ надад бод ном зохиол хоёр нь хоёулаа сайн их гоё юм шиг санагддаг. Яг тийм киноны хийж бол хамгийн төгс хөлбөр нь хийсэн юм шиг санагддаг. Тэгээ би энэ бол кинонд амар зуртай. I'm a Potterhead. Тийм байна да. Энд амар гойгоос ингэ тавьшаа сухад. Гэтэ агаарч болох ч болохоор ерөнхийдөө тийм амар халуун байдаггүй юм байна. За энтэйг өгөө хүрээдэлтэй. За гоё юм байна. Энд сухаар бирс энд нэг тэгж ирж суудахгүй л дээ. Өнөөдөр энэ галерейг л үзэх гэж суусан юм аа. Тэгээд сүүлийн үед би шүлгийн намыг харж байгаа. Тэгээ өөрөө ерөнхийдөө хаяад шүлэг бичдэг. Тэгээ медиум дээр постлог болохоос ч тэгэж нөгөө юу байдаггүй. Олон нийтэд постлохгүй. Ерөнхийдөө тийм сайн бичдэг болохоо гэхгүй юу. Ерөнхийдөө миний шүлгүүд өдрийн тэмдэглэл шиг байдаг болохоор зэрэг тийм нэг хүнд уншуулах дургуй мөргөчтэй угаасаа хүмүүс уншаад ер нь шүлгэж ингээ шууд илэрхийлэх болохоор зэрэг дэм гос мэддэг. юм байгаа. Тэрэн гэдэг нэг иймэрхүү хоббитой, иймэрхүү сонирхолтой юм хийдэг. Манай тэгээд
Яг зарим хүмүүс үү жоохон уйдгартай санагдаж магадгүй. Гэхдээ надад бол яндагийн стил өдөртөн маань бол юм хөвгтэй санагддаг. Яг хүмүүс яа гэм бэ зарим хүмүүсүүд ингэж тэгээж үзэхтэй ингэж хэлдэг хүмүүсүүд байна л да. Өөрөө гэж. Өөрөө чи үзэх юм байна. Сонирхол болоод хамбанда. Өнөөдөр амар гоё тайван үзэх юм. Би танарт магнит үзүүлээ. Одоо энэ бонд хамгийн хэцүү цаг нэмэг ингээд амар сүртэй ингээд савлаад боолчихдаг. Биний одоо заалаа шүү. Манай аав ээж намайг дандаа тэр юм задлаа. Бэлтгэж дандаа хэлдэг. Би одоо хэлдэг яг үгүй. Тэр нь одоо аав ээж үзэж явал хай. Sorry. Цааш манайдаа үгүй. Цааш тэгээд юм хогтой боллоо. Японд хог гэдэг бол үнэхээр амьдралын гай. Хог цуглуулдаг. Тэгээд читач юм ба. Тада. Энэ хөх мастер би эсвэл хак ямар том юм хийzүүлээ. Ван Гогийн магнитод байсан. Гэхдээ би энэ удаа энийг авъя гэж бодсон. Fuji бол яг Sakura цэцэл үеийг яаж харагддаг тухай. Тэгэд энэ 700 юм байсан. За ямар ч гэсэн Starbucks дээр би бишиг хийвэл ба. Тэгээд ерөнхийдөө энэ удаагийн маань влог дуусна гэж энэ хараа дээр нараа. Гоёгаад энэ сууж зураг авахгүй гоё. Найзгаа хэлээл гоё зураг аваад байна. Одоо зураг аваад хөөхөн алга та. Starbucks-оос кофе авчлаа. Бас би цай авсан. Тэгээд дээрсэн тэнд манго кейк гэсэн. Би ер нь ийм болохоор кофе шоп ч юм уу гоё амттай юм зардаг дэлгүүр авах. Би авах дурггүй. Тэгээд би ер нь сүүлийн үед комбинеж ороогүй. Яа тэгвэл комбине авах юм бол тэнд зөндөө халан гоё ирсэн. Чихээр шоколад над руу хараад бөөмбөндөө намайг ав гэдэг байхгүй. Гэтэ надад амралтын өдөр тэг би энийг уунга идэнгээ бас хоол идэнэ. Би хоол идэг баха. Тэгээд хайрж гоё салмаа шарчтэн. Тэгээд салмоно шоорж чод орохон койке хийгээд өдөөд гоё дасгалаа хийгээд хүйгээ хаашаа яваад байна. Насгалаа хийгээд унтандаа үлээ анзав зү төөрөд нас гэрийнхаа хажуухад гэсэн төөрөд нас би шидэгтэй итгэлтэй. Гэхдээ сургууль руугаа явдгасаа багаардаг. Манай найз ийшээ баг өдөр болгоо биш өдөр болгоо амралт өдөр болгоо гэдэг гэсэн ойрхон болохоор гоё байдаг гэсэн. Тэгээ Starbucks-ын бүх борцгийг надад бол тэр данат бол борцгийг идэд дуусчихсан гэсэн. Хүмүүс над руу гайхаж хагаалын ашиг лог гэж хараагүй маш тий. За би нэрэн гэсэн айл самбад явах санаггүй. Ийшээ явах юм бэ? Буруу хэллүүг яваад тач. Зүгээр л сая гарч ирсэн замаараа гараад зүүн тишээ хийгээл алхах байсан газар баруун тишээг алхаад гол нь энд сүм байдаг байхгүй юу? Тэсэн чинь сүм зөв. Тэсэн чинь ийшээ явахсгүй энэ эсрэг зүг явах хэрэгтэй гэх юм. Буруу эсрэг зүг рүү нэвчиж. Хуцаа өргөд яваад байсан. Гар өвччлээ. Би гарын суулгатыг. Вола. За урдаас групп хүмүүсийн чинь юу н ингээд лого ерөнхийдөө дуусгах байна. Ямар ч гэсэн Starbucks ороод бичиж гисэн болохоор зэрэг бичлэгээ. Бидтэй амар мэдээ бичлэгч яхтай. За одоо дараа тийш яваад тэрийгээ тэндээ ярина гэл. Яг ярангуудаа яг тэр бичлэгээ хийхгүй. Тэгэл дуусгачаад байх юм да. За хүмүүсийг өнгөрч яваад дуусахгүй л жоохон нүдэндээ дуусгахаас хичээдээ. Тэр хараад бацтай. Бончууд амар хүний хэвчтэй тэгээ бичлэг ч юм өнгөрөх юм бол ингээд тэгэл ширэн дээр нэг захиамх ч юм илүүдтэй юм байх юм бол захиач явах вэ багш магш ингээд юм хүмүүлдээд штэ. Эсвэл манай нарийн бичиг хийчих. Чиний тэр документыг чи ширэн дээр чинь үлдээлээ гэд мемотой үлдээчгээд бүгдээ уншин амар хүний хэвчтэй. Би бас гадаад байгаа юм чи влог хийхээр хүн намайг танихгүй юм чи ичихгүй байх гэж би бодсон аахгүй. Тэнгүүт бөөндөө ингээд урагшаар заахгүй гэсэн нүдний гэсэн.
амар юм. Тэгээд өнөөдрийнхөө влогтой байсан байлаа. Дараагийн влогоор уулзъя. Бас 100 дуусчих юм бол намайг хоёр подкаст хийх болно. Гэхдээ бид хоёр ихчил хөвгтөл юуны хичээлийн хэдэн самчлалыг мэдгүй байна л да. Сарда, Макста нэг л юу подкаст оруулж хавсан. Тэгээд дараагийн подкаст болон дараагийн влог хүртэл бай. Subscribe тараарай, комент үлдээрэй.